Дэлхийн 20 гаруй хил дээр хэвлэгдсэн Зөөлөн хот номын зохиолч архитектор Дэвид Сим хот төлөвлөлтийг мэргэжлийн түвшинд ойлгомжтой байдлаар танилцуулсан өөрийн номын гол санааг арга хэмжээнд оролцогчдод хуваалцлаа. Асфальт, чулуу, цементээр хүрээлэгдсэн хотыг бид хатуу хот гэж ойлгодог. Тэгэхээр хүн нийгмийн харилцаанд эдгээр мэргэжлүүдээрээ дамжуулан оролцдог. Тийм болохоор Зөөлөн хот гэдэг ойлголт эндээс гарсан гэж ойлгож болно. Зөөлөн хот фестивалыг бид нэр энэ жил анх удаа зохион байгуулагдаж байна. Тэгээд нэг жил болгон бид нэр уламжлал болгон зохион байгуулах гэж байгаа. Тэгээд энэ арга хэмжээгээр болвол хотоо илүү улам сайхан болгоё гэдэг санаа шийдэл, за өөрсдийнхөө сайн туршлагуудыг хуваалцах боломжийг энэ фестивалаараа дамжуулан бид нар бас олгох зорилготой байгаа. Хүний хэмжээст төлөвлөгөөтэй Зөөлөн хотын тухай агуулга мэдээллийг олон нийтэд түгээх, амьдарч байгаа хот суурин газраа илүү сайн болгоход мэргэжлийнхэн төдийгүй иргэдийн оролцоо санаачлах гэдгийг таниулах, хоттой хөршлөн амьдрах тухай соёл мэдээллийг хүргэх зорилготой Зөөлөн хот 2025 фестивалыг эхний жилдээ Улаанбаатар хотод энэ Бямбгарагт буюу 4-р сарын 19-нд зохион байгуулах гэж байна. Хот гэдэг бол өөрөө хүмүүс болон орчны нийлбэр. Тэгэхээр хүмүүс бид орчноо яаж бий болгоод байна? Орчин маань буцаад биднэрт яаж нөлөөлж байна гэдгийг хамгийн чухал гол үүргийг бол өөрөө хүмүүсийн идэвхтэй оролцоо байгаа. Хүмүүс гэдгийн цаана зөвхөн иргэдийг хэлэхгүй, хүмүүс гэдгийн цаана улс төрийн шийдвэр гаргагчид, хүмүүс гэдгийн цаана төлөвлөгчид, хувийн хвшлийнхэнтэй бүгдээр орж байгаа. Тэгэхээр энэ бид ингээ хамтын ажиллагаараа нийлээд оролцохгүй юм бол бид нар энэ одоо асуудлаа ингээл бүр жил болгон яриалаа тий. Тийм учраас өнөөдөр миний ярих гэж байгаа юм бол юу гэхтэй зэрэг бүх төвшний өөрөөр хотод амьдарч байгаа, хотыг бий болгож байгаа тэр оролцогч бүх талууд нийлж хамтарч одоо нэг зүг рүү харж явдаг байх ёстой юм шүү гэдгийг нэгдүгürt мэдээлэл өгнө. 13 өөр сэдвээр 13 судлаач мэргэжилтнүүдийн сонирхолтой ихтгэлүүд болон сонирхолтой видео контентуудыг танилцуулна. 2 дугаар хэсэг Soft City номын зохиолч хот төлөвлөгч Дэвид Сим мастер класс хичээл байхаар төлөвлөсөн байна.